За бүгд хамтдаа 1-р шастар номын 21-р бүлгийн 1-ээс 17-р ишлэлийг харцгаая. 1-р шастар ном. За 21-р бүлэг 1-ээс 17-р ишлэл. За би уншиж дагаад харж байгаарай. Дараа нь Сатан Израилийн эсрэг зогсоод Израилийн хүн амыг тоолуулахаар Давидыг торхиров. Тиймээс Давид цэргийн жанжингууд ба Йобд явж Бершебагаас даан хүртэл Израильчуудыг тоолж мэдээг надад авчирвал би тэдний тоог мэдэх болно гэв. Йоб эзэн ард олноо 100 дахин өсгөх болтугай. Харин хаан эзэн минь тэд чинь бүгдээрээ эзний минь зарснаар босуу. Яагаад миний эзэн ийм зүйл шаардна вэ? Юунд та Израильд ял авчрах ёстой билээ гэв. Гэсэн ч хааны үг Йобыг дийлв. Тиймээс Йоб хөдлөн Израиль даяараа Иерусалимд эргэж ирэв. Йоб ард түмний тоолгын дөнгө бүх ард түмний тоолгын дөнгөд Давидэд өгчээ. Бүх Израильд ил дагсагч ирчүүд 1,100,000 байсан ба Юдагийн ил дагсагч ирчүүд 470,000 байв. Гэвч хааны тушаал Йобын жигшлиг төрүүлсэн тул тэдний дунд Лев, Биньяминийг тэр тоолсонгүй. Энэ зүйл Бурхны мэлмид зогсгүй муу байсан тул тэр Израилийг цохив. Давид Бурханд би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцгийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэв. Давидын үзмэрч Гадад эзэн айлтгата. Явж Давид би чамд 3 зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Тэгвэл үүнийг би чамд үйлдэх болно хэмээн эзэн айлдав гэж хэлгэв. Гад Давид руу ирж түнд эзэн ийм айлдав. Өөртөө сонгогдсон 3 жил үсгэлэн болох эсвэл өсний чинь нэлд чиний дээр байх зур 3 сарын турш дайснаасаа зүгтаан явах эсвэл эзний илд болох тахлыг энэ газарт 3 өдрийн турш буулган эзний тэнгэрлэгч Израилийн бүх нутаг даяар устган өгүүлэхийн аль нэгийг нь гэв. Тиймээс одоо намайг илгээсэн түүнд би ямар хариутай буцахыг шийдвэтэн гэв. Давид Гадад би ихэд шаналж байна. Гэвч эзний өршөөл агуу их учраас өөрийгөө түүний моторт даатгая. Харин намайг хүний гарт руу оруулаач гэв. Ингээд эзэн Израиль дээр өвчин тахал тарааж Израилийн 70,000 хүн өгөв. Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тийшээ тэнгэрлэгчээ илгэв. Гэвч сүйтгэхэд бэлэн байх үед эзэн хараад гамшигын тухай зөөлөрч сүрүүлэгч тэнгэрлэгчэд хангалттай одоо гараа буулга гэв. Эзний тэнгэрлэгч Йобус хүн Орнааны өтөрмийн дэрэг зогсож байлаа. Давид нүд өргөн тэнгэр ба газрын хооронд зогсож гартаа элдээ байран Иерусалимийн дээгүүр сунсан эзний тэнгэрлэгчийг үзв. Тэгээд таар нөмөрсөн Давид болон ахмадууд нүүрээрээ газар унцгаав. Давид Бурханд ард түмнийг тоолох тушаалыг гаргасан би биш гэж юу? Үнэхээр нүгэл үйлдэж маш их ёрын мөг хийсэнд би болохоос энэ хонь сөрөг чухам юу үйлдсэн юм бэ? Өө миний Бурхан эзэн таны мотор тахалд нэрвэгдсэн ард түмэн дээр бус харин миний эсрэг болон миний эцгийн гэрийн эсрэг байгаа ч гэж залбирч байна гэв. За энэ түүх Давидын амьдралын ер нь төгсгөл жилүүд болсон гэж ингэж үзэх юм бол Давид маш олон зүйлийг туулсан амьдралынхаа одоо төгсгөлийн жил хавцаа байсан гэд бодоод үзье бүгдөө. Энэ хийсэн гмиг Давид юу гэж хэлсэн бэ гэхээр та нар харж байна 8 дугаар ишлэлээр би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ гэж хэлсэн. Энэ зүгээр нэг хитүүлж өгсөн хүч оруулсан үг биш байгаа даа. Урд нь Бачебатай завхаарсан үйл явдлын дараа Натан иш үзүүлэгч хурж ирээд түүнд нүгэл үйлцэн талаар сургаалт үлгэр ярьсны дараа би нүгэл үйлдлээ гэдэг үг хэлсэн. Тэр үед би асар их нүгэл үйлдлээ гэж үг хэлээгүй. Тэгэхээр энэ аимшигтай том нүгэл байсан гэдэг нь бол эндээс харагдаж байна. Тэгэхээр энэ нүглийг нэг үгээр хэлэх юм бол бардамлын нүгэл гэж хэлж байна. Ер нь бид нар бардам байх гэдгийг ер нь айгүй тийм өөрсдийнхөө ойлгосон өнцгөр бодож тайлбарлах гэж оролдог. Энэ ямар бардам хүн бэ те? Энэ одоо ямар сэхүүн амьтан бэ? Энэ одоо өөрийгөө хин гэж бодоод байгаа юм. Гэдэг үгнүүд бол бидний одоо тэгээ бардам хүнийг тодорхойлдог, ерөнхий тодорхойлдог. Харин Библийн юу гэж хэлж байна гэхээр бардамнал гэдэг бол ерөөсөө анхны сатаны хийсэн нүгэл байгаа. Би Бурхантай адилхан болно. Би Тэнгэрийн хамгийн дээр гарна. Хамгийн тэргүүнд байна гэсэн яг ийм бардамнал Бурхантай адил байх гэсэн ийм санаархал бол
бардамлыг тодорхойлж байна. Харамсалтай нь итгэж хүмүүс бидний дунд энэ бардамл гэдгийг бараг өөртөө итгэлтэй байдал, айгүй мундаг хүн юм чадж гин гэдэг юм уу, яг ийм байдлаар харах тохиолдол байгаа нь айгүй харамсалтай байна. Бурхны үед тэгвэл бардамл гэж юу юм бэ? Хүн яагаад бардамдیں۔ Бардамлын үр дагавар юу ах вэ? Энэ бардамлыг яаж бид нар амьдралаас зайлуулах вэ гэдэг энэ дөрвөн асуултын дагуу бүгдөө өөрсдөөсөө бодож энэ түүхээс суралцгаая. Нэгдүгээрт Бурхны үед бардамл гэж байна. За хүмүүс бид нар бол бардамлыг өөрөөр янз янзаар тодорхойлж байна. Харин Бурхны үед бардамл гэдэг бол би түрүүн сануулсан Бурхантай өөртөө адил байх гэсэн санаархал, өөрийгөө тэргүүнд байлгах гэсэн санаархлыг хэлж байна. Шинэ гэрэн дээрээс бид нар 3 дугаар Иохан номыг баг үздэггүй штэ, сонсдог ч. Тэнд нэг Диотреф гэж хүний жишээ гардаг тийм үү? Тэр хүний талаар Иохан юу гэж хэлсэн байдаг вэ? Тэр тэргүүнд байхыг дурлагч Диотреф гэдэг үг гэсэн байна. Тэргүүнд байхыг дурлагч. Тэр хүн яадаг вэ гэхээр өөрийнхөө итгэлийн бидний үгийг эсэргүүцдэг. Нөгөө элчийн үгийг эсэргүүцэж штэ. Иохан элчийн үгийг эсэргүүцэж байна. Дээрээс нь итгэлийн ахан дүүснээр очиход түүнийг хүлээж авдаггүй, суулганаасаа хөөдөг гэсэн ийм үг гэсэн. За энд хамгийн гол бардамлыг тодорхойлж байгаа нэг тодорхойлт бол тэргүүнд байхыг дурлагч гэж хэлсэн байна. Тэгвэл Давидын гимнүгэл яагаад ийм буруу байсан юм? Бардамлын гимнүгэл байсан юм. Энэ гимнүглийг бас нөгөө талаараа сүнсний хийдэг гимнүгэл гэж ингэж бас Библийн эрдэмтэд тодорхойлсон байна. Хүн ер нь гимнүглийг хийхдээ 3 талбараар хийдэг гэж Иохан 1-р Иохан дээр бол бас 2:15 дээр тодорхойлсон байна. Юу гэсэн бэ гэвэл та нар дэлхий болон дэлхийд байгаа зүйлсийг битгий хайрж дурал. Хэрвээ тэгэх юм бол тэргүүнд байх гэж оролдох нь шүү дээ. Нөгөө Диотрефтай адилхан. Харин хорвоод байгаа зүйлс тэр дотроо хорвоод байдаг зүйлс нь юу гэхээр махан бодын хүсэлтж байна нэгдүгээр. Мах бодын хүслээр хийдэг. Мах бодын гимнүглүүд байна. Завхаар юу байдгийг бидний сайн мэд Галаат ном дээр байдаг тэр листийг одоо үзэх юм бол тодорхой байж. Мах бодын хүсэлт ачаалаас гардаг. Нөгөөх нь нүдний хүсэлтж байна. Гурав дахь нь харин юу гэсэн бэ гэхээр амьдралын бардам багтал. Энэ бүгд нь хорвоос ирдэг харин эцгээс ирдэг юм аа. Хэрвээ эцгийг хайрлахгүй бол одоо энэ хорвоог хайрлах талаар ярих та энэ талаар гэсэн. Тэгэхээр амьдралын бардам багтал гэдэг бол сүнсний хувьд хийдэг гимнүгэл гэж ойлгож байна. За та бид нар чуулганыхаа нөхцөл байдлууд дээр аваад үзье л да. Өнөөдөр чуулганд хэр зэрэг сүнсний гимнүглүүдийг тооцож, харж, шийдэж, сахилгажуулдаг гэж. Эсвэл мах бодын гимнүглийг илүү их харж гинүү гэдэг ийм асуулт бол зайлшгүй асуудаг хэрэгтэй байна. За пастор Эрдэнэтийн Уэрсбэ болоод ингэж хэлсэн байгаа. Яг би тэр үгнээс нь ишлатыг. Цуглаанд мах бодын гимд унсан хүмүүсийг шүүхэд амархан байдаг ч удирдагчид болон бусад сүнсний гимнүгэлд унсан хүмүүс болох бардам өөрийнхөө хүчээр хүслээр зүтгэсэн зөрүүдлэн тэрслэгчид, хов жив зөөгчид, атаархагчид, өрсөлдөгчид, амжилт үр дүнгээрээ бардамн сайхагч хүмүүсийг даруй таньж, гин бурууг нь хэлж сахилгажуулт тарин өгдөг юм а гэж хэлсэн. За энэ өөрөө пастор хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд бол үнэхээр чуулганд байдаг харамсалтай зүйлсийн талаар гэж юм. Нүднээс далд байдаг. Сүнсний гимнүгэл, бардамлын гимнүглийн талаар хэлсэн. Харин энийг бол ерөөсөө хүмүүс завхаарсан тэр мах бодын гимнүгэл хийсэн хүмүүстэй адилхан хурдан хэлж болохгүй байх гэдгийг хэлж сахилгажуулт өгч ийм хийдэггүй. Тийм учраас чуулган өнөөдөр ямар байдалтай байгаа гэдгийг хэлсэн байна. Тэгвэл Давид яг л энэ гимиг хийсэн байна. Давидын нөхцөл байдлаа бүгдөө эргээд өчсгөө. Бардам бол сүнсний хийж байгаа гимнүгэл гэж хэлэхдээ санаатаагаар Бурхны хүслийг мэдсээр байж өөрийнхөө хүслээр Бурхнаас тусдаа бие даасан тийм хүслээрээ өөрийнхөө хүсэл сонирхлынхаа үүднээс өөрийнхөө эгоны үүднээс гимнүгэл хийхийг сүнсний гимнүгэл гэж ингэж ойлгож болж байгаа. За тэгвэл Давид яасан бэ? Давид яагаад энэ тоолрыг хийхээр болсон юм бэ гэдгийг бүгдөө бодохоос өмнө энэ тооллын талаар нэг гитлэл 30:11-аас 16 дугаар ишлэгийг та нар очиод хараарай. Гитлэл 30:11-аас 16 дээр ямар тохиолдолд тооллого хийгэрэй гэж эзэн одоо Мосед тушаал өгсөн бэ гэдгийг харцгаах юм бол илүү тодорхой болно. Гитлэл 30:11-аас 16. За энд юу гэсэн бэ? Та нар гаргасан хурдан харцгаая. Бид нар цаг ер нь бол баг талтай байгаа. Гэтэл 30-ын
11-ээс 16. За би уншия. Тэгэд Мосед эзэн чи Израилийн хөвгүүдийг бүртгэхээр тоолго хийх үед яагараа гэсэн бэ? Хүн бүр төлөөнийхөө золиосыг эзэнд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи бүртгэх үед тэдний дунд ямар ч юу байх хүн тулд гэсэн бэ? Гамшиг байхгүй тулд гэсэн байгаа даа. Тоологдсон хүн бүр ариун газрын шикелээр хагас шикелийг өгөх ёстой. Хагас шикел нь эзэнт хандив болох юм. 20 ба түүнээс дээш насны тоологдсон хүн бүр эзэнт хандивыг өгнө. Төлөөнийхөө эвдрүүлгийг хийхээр гэсэн байгаа даа. Юуны тулд гэсэн бэ? Хүн болон өөрийнхөө төлөөний эвдрүүлгийг хийхин тулд эзэнт хандив өгч байхдаа баян хүн хагас шикелээс ихийг, ядуу хүн багыг өгсгөө. Хоёулаа яг адилхан өгсдөө гэсэн бэ. Чи Израилийн хөвгүүдээс эвдрүүлгийн мөнгийг авч уулзалтын майхны үйлчлэл өг. Ингэснээр төлөөнийхөө эвдрүүлгийг хийх явдалд Израилийн хөвгүүдийн төлөө эзний өмнө дурсгал болох талаар ярьсан байна. Эзний өмнө. За энэ санааг ерөнхийдөө бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр тоолго хийж байгаа зорилго нь бол яг Египтээс ууган хүүхдүүдийг авч явахад Египтийн ууган хүүхдүүдийг мал сүргийг авч явахад Израилийг тэр чигт нь өршөөж ирсэн. Египтээс гаргасныг бас санан дурсаж байгаа бас нэг хэлбэр гэж үзэж байгаа. Ер нь бол Бурхан биднийг аврахын тулд ямар их золиосыг хийсэн бэ гэдгийг сануулгахдаа Бурхантайгаа эвтэй амьдрах юмсан. Бурханы өмнө ив зүйтэй амьдрах юмсан. Бие биетэйгээ ив зүйтэй амьдрах юмсан гэдэг энэ зорилгын төлөө тоол бас хийжсэн юм. Зөвхөн дайны төлөө биш. 20-оос дээш насны ирчүүдийг тоолж байгаа. Гэтэл одоо энэ тоолго юу болж байгаа гэхээр энд ингэсэн байна уу? Мосегийн тушааснаар энэ тоолгыг би хийхээр эзнээс сонслоо гэдэг үгийг Давид хэлсэн байна уу? Хардаа. Давид энэ талаар эзнээс сонсоо гэдэг нь айгүй тодорхой байна. Харин хиний турхиралтаар хэлсэн бэ гэхээр Сатан гэдэг үг гарч байгаа чинь. Сатан Израилийн эсрэг зогсоод Израилийн хоомыг тоолуулахаар Давидыг турхирсан гэж гарч байгаа. Тэгэхээр Бурханаас биш гэдэг нь айгүй тодорхой байна. Гэхдээ яг энэ үйл явдлыг 2-р Самуэль 24-р бүлгээр арай өөр байдлаар хэлсэн байна. Бурхан яасан бэ гэхээр Израиль хүмүүст ууралсан талаар бол харин яг энэ ишлэлийн оронд хэлж байгаа. Яагаад Израильчуудын төлөө Бурхан ууралсан юм? Тэгсэн чинь тэр уурын хажуугаар Сатан энд юу хийж юм гэхээр Давидыг удирдагчийн хааны турхираад чи энэ хүмүүс амыг тоололдоо гэсэн. Ийм үйл явдал давцаж гарч байгаа байхгүй юу? За та нар хамт байгаа үстэй. За тэгэхээр нэгдүгээр энэ сүнсний хувьд гин нүгэл хийж хүн бардамна гэдэг бол чөтгөрийн бас турхилт байдаг. Яг бол эн чинь Сатаны өөрийнх нь хийсэн анхны гин байгаа үстэй. Тийм биз дээ? Бардамал. Гэхдээ эн чинь ингээд шууд хүнд ирдэггүй. Ямар тохиолдол олдоо ирж юм гэхээр хүнийг амжилттай байх үед Бурханаас өрөөлүүдийг зөндөө авсан байх үед магадгүй айгүй том сургамжуудыг аваад юм ойлгочоод за одоо ч бас юм ойлгодог болцсон шүү, өөрчлөгдсөн шүү гэж бодож байгаа үед ирэх магадлал маш өндөр гэдэг нь харагдаж байна. Та нар харахгүй юу? Давид хаан Батшебатай завхарч үйл явдал айл урд нь болцсон үйл явдал байхгүй. Тэгээд тэр үйл явдлаас болоо хэдэн хүн нас болсныг бид нар мэдж байгаа тийм үү? Тэр дундаас олдсон хүүн шууд өгсөн. Нэг хүн өгсөн. Ураа энэ юм өгсөн тийм үү? Хоёр хүн өгсөн. Гурав дахь нь юм бэ? Дараа нь Амнон буюу түүний бас хүү өөрийнхөө дүү охиныг хүчрхийлж тэрнээс олж Авсалом ахтаа алуулсан. Авсалом нь энэс олж өшөө авахын тулд явсаар байгаад аавынхаа эсрэг босоод хаан ширээний төлөө явжгаад өөрөө бас алуулсан. Ингээд дөрвийн дөрвөн өөрийнх нь дотны хайртай хүмүүс алгаж. Иннээс маш том сургамж авсан. Натанаас ч гэсэн тэр ямар иш үзүүлгийг авсан гэхэл энэ өдрөөс эхлээд чиний гэрээс ямар ил салахгүй гэдэг. Тэр үннийг мэдсэн. Үр дагавраа амссан. Гэхдээ дайнууд хийхэд Бурхан түүнд ялтыг өгчсэн. Рабад очоод яасан Амончуудтай тулдаад нэг талантын алтан тийм том тэтмийг аваад зүүж исэн түүх гарч байгаа. Яг энэ Батшебагийн явдлаас хойшгоо. Бас маш том ялтуудыг авсан талаар ярьж байгаа. Тэгэхээр чи харж байна амьдралаас маш их юм сургамж авсан. Бурханаас маш их юм сургамж авсан. Дээрээс нь том ялтуудыг байгуулсан. Тэгээд айрм нь бол маш том болсныг мэдсэн хэрнээ яагаад яг энэ эцсийн мөчөд тоолго хийхээр шийдэж байна. Энэ бол ерөөсөө Бурхны талаар мэдгүй байсандаа биш. Тэр үгийг мэдгүй байсандаа биш. Оюун санаандаа хууртаагүй маш тодорхой мэдчихсэн мөртлөө өөрийнхөө хүсэл сонирхол, өөрийнхөө эго, өөрийнхөө амбиц, өөрийнхөө хүсэлтэд баригдсан гэдэг нь эндээс бол харагдаж байна гэж ойлгож байна. За энийг яаж мэдчих вэ? Хамгийн наацхан Йобтай ярьж байгаа яриан дээрээс хүртэл харагдаж байна. Йоб бол өөрөө бурханлаг хүн биш шүү дээ. Та нар урд нь харж байсан шийдвэрүүдийг хүү Авсаломын дороо гэж хэлж яхад очиод алж байгаа тийм үү?
Бурхан л ер нь бол их хүн чанаргүй, ер нь бол Бурханы үг тиймсэн дагдгүй хүн харж байгаа. Гэтэл Йов хүртэл энэ бол буруу зүйл байна гэдгийг мэдээд хаамын та болооч одоо энэ бол Израильд ял авчрын шүү гэж те хэлж яхад хүртэл ийм тодорхой хэлээд байхад Бурханы үгийг сануулад байхад хүртэл те хаан өөр хөр зүтгэж байгаа байхгүй. За энд бид нар нэгдүгээрт юу бодох ёстой болж байна? Бурханы үг дүү хоолойг мэдсээр үж санаатаагаар эсэргүүцэх тохиолдол бол бидний одоо эгог тийм үү? Эго гэдэг чинь өөр дөрөө төвлөрсөн. Би чадчлаа, би болчлоо. Би надгүйгээр юу юу болдгийг. Надгүйгээр гэсэн яг ийм өөр дөрөө төвлөрсөн энэ бодлыг бол сатаны те энэ бардамл бол биднийг байгаа амжилт дээр мэн эсвэл бол ухаарал дээр мэн эсвэл бидний өөрчлөлт дээр биднийг эргүүлэх боломжтой авч. Харал та Давид хаан гэсэн байна шүү дээ. Маш том соромж. Тэгээ үүнийгээ тоолоод хэдэн сар болсон талаар энэ 2 дугаар самбал 24 дугаар үлдэл дээр их тодорхой юм байдаг. 9 сар 20 хоног тоосон байгаа байхгүй. Одоо тэр үед чинь мориор л явж байгаа юм үү тийм үү? Бүхэл бүтэн Израиль нутгаар хүмүүсийг тоолоход маш их цаг зарцуулж. Энэ хооронд Давид гимшиж эргэж болох боломж байсан байхгүй. Шууд Йовт мэдээ өргөлээд наа тоолгоо зогсоо би буруу зүйл хийж гэсэн бол ийм тахал гарахааргүй юм санагдав. Бурхан ийм боломжийг хүртэлгөөд 9 сар 20 хоног хүлээж авах зөрүүлсээр байжгаад шийдэлт нь болсон гэхэлэр 70 мянга өгч байгаа. Нөгөө 4 хүн урд нь өгчсэн тийм үү? Бачаабын гэмээс болоо гэтэл 70 мянга өгч. Тэгэхээр шинэ гэрэн дээрээс бид нар очиод харах юм бол яг энэ гим нүглүүд чуулганд ямар байдлаар орж ирж ирсэн талаар Паул Тимотед тийм үү? Чуулганы пастор болсон өөрийнхөө дараагийн удирдагчид сануулж хэлэхдээ ингэж хэлсэн байна. 1-р Тимот 6-гийн 3-аас 6-ыг та нар хараарай. Энэ бол бидэнд маш чухал зүйлийг сануулж байгаа. 1-р Тимот 6-гийн 3-аас 6 дээр ингэсэн байна. Хэрв хэн нэг нь өөр сургаал зааж бидний эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд ис байвас гэсэн байна. Зүгээр энэ сургаал заах талаар ярьсангүй итгэл сүсгийнхаа тэр сургаал дотроо амьдрахгүй байхаваас тэрээр ямар хүн гэж хэлсэн бэ? За та нар хэрвээ гаргаж амжсан бол тэрээр бардам гэсэн. Энэ зүгээр нэг жоох бардам сагсуу шүү гэдэг утгаар хэлээгүй. Үг сургаал дотроо амьдрдаггүй тэрийг мэдсээр ээж өөрийнхөө амбицийн төлөө эгоны төлөө явж байгаа бол бардам хүн гэж хэлсэн бэ. Шинэ гэрэн дээр яг адилхан байгаа тоз. Дээрээс нь юу ч ойлгодгүй гэж. Толгоогоор ухаанаар юм ойлгодог гэж болно. Гэхдээ Бурхныг ойлгодог. Түүний хүслийг ойлгодог гэсэн. Харин яадаг гэсэн бэ? Юугаар илэрдэг гэсэн бэ? Сүргэлдөө үгсийн талаарх маргаанаар өвчлсөн аж. Эдгээрээс юу гардаг гэсэн бэ? Ямар үр дүн гардаг гэсэн бэ? Бурханлаг чанар гардаг гэсэн бэ? Эсвэл даруй сэтгэл гардаг гэсэн бэ? Харин эсрэгээрээ эдгээрээс атаархал гардаг. Хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, явцарсан санаа гэж. Муухай санаатай сутгатаа шүү. Үннээс хагдсан. Итгэл сүсгийг яадаг гэсэн бэ? За одоо харж байна уу? Энэ бас нэг сануулга юу гарч байна. Итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг гэсэн. Харж байна уу? Энэ бардамлаас тэр байнгын ашиг олох гэсэн итгэл сүсгийг шүү. Зүгээр нэг ажил хийгээд биш. Магадгүй чуулганы үйлчлэлийг авралын зарыг магадгүй тийм үү? Юу гэдэг. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал хамтдаа байх нь уг нь бол агуу ашиг юм аа гэсэн. Итгэл сүсэг нь сэтгэл хангалуун байдалтай хамт байж агуу ашиг гэсэн. Энэ бол биднэрт сануулж байгаа бас маш чухал санал байна. Өнөөдөр бид нар өөрсдөө хараад үзье л да. Ер нь бид нар магадгүй яг тэр Лук номын 15 дугаар бүлэгтэр том ахтай их адилхан хүмүүс бидний донд баггүй байгаа ах гэж бодож байна. Заримдаа бид нар ч энэ дүрд ордог. Яадаг гэж? Дүүн бие махбодын гим нүгэл хийсэн. За завхаарс мөнгө төгрөгөө дураараа үрсэн. Маш тодорхой. Тэр бол хогийн амтан юу гэдгийг баг ингэж хэлэхтэй. Анхаас гэртээ мөрөөрөө суужсан. Гэхдээ гим зэмгүй царайтай харагдж байгаа. Дотроо бол амар бардам хөө. Дүүгээ буруутгана. Шүүн. Сүнсэндээ хугарч нуурч үзээгүй нэг талаар ярьж байна. Та ямар хүмүүсийг ийм хүмүүсээр дүрсэлж харж байна? Бидний хамгийн энгийн жишээнүүдийг л бид нар харж байна. Өнөөдөр энэ дижитал ертөнцид ямар их зарууд гадуур явж байгааг та нар харж байна. Instagram, Facebook. Би бол өөрөө нэг Facebook хэрэглэдэг хүн биш шүү. Ер нь. Гэтэ би оюутнуудаа нэг зүйлийг зэгдэг байхгүй. Facebook-ээр та нар
янз янзын идэж уусан элдв төлөө юмаа бичиж яхаар эзнээс чамд үнэхээр ойлгосон чухал үгийг тэр чигт нь гоё зурагтаа тавьчаач гэж зөвлөж ирсэн. Би өөрөөс тэрийг ойлгохтой чадаагүй л дээ. Гэхдээ ядахтай үнэхээр фэйсбүүкээр дайнга ордог усуд бол ингэс гэж хүссэн. Тэгээ зарим оюутнууд маань ингэ тавьж байгаагаар би баярлдаг байхгүй. Энэ нь илүү дээр нарийн яриуд бидний гэр орондоо хэрэглэх хувийн амьдрал заавал нийтийн дунд тэгж ил задгаа би тэглээ инглээ их бол шаардлагагүй. Маш тодорхойгоор хэвээ тэр бурхныг алдаршуулахаар бурхны хийж өгсөн зүйл байл магадгүй зүгээр байж магадгүй. За би бол энэ миний хувийн бодол шүү. Магадгүй эн чинь бидний эго бардамлыг харуулж авах магадaltaй шүү анхаараарай л гэж хэлэх гэж байна. Жижиг зүйл гэж бодож магадгүй. Гэхдээ Бурханаас тусгаар өөрийнхөө алдрыг харуулсан, Бурханы алдрыг хулгайлсан байдлаар ийм сүнсний гимнүглүүдийг хийж байгаа үйлдэлүүдийг бид нар хараад ойлгохгүй сайшаа магтах ёстой гэж юу бид нар өөрсдөө тэгвэл. Үгүй ядаж та өөрөө тэгдэг магт. Бусдын гимнүгэл бүү оролцороо гэж Паул хэлэхдээ зөвхөн гар тавих дээр ч яриаг байх гэж би бодож байна. Та нар сатаны уналтын талаар Исая ном дээрээс бүгдөө сонссон байгаа. Үгүй ядаж сонссон байгаа судлааг өгөхөд. Тэнд юу гэж хэлсэн байдаг вүлээ? Сатан би бурхан шиг болж чадна. Дэлхийн бүх хаанчлуудыг би эзлэнэ. Тэр хамгийн дээр би гарна гэж хэлсэн байна. Санаатаагаар бурхныг эсэргүүцэж байгаа байхгүй юм. Санаатаа гэсэн. Мэдхгүйдээ биш. Сул доройдоо биш. Энэ хамгийн аюултай. Тэгэхээр магадгүй өнөөдөр Библийн сургууль дээр ч гэсэн одоо бид нарт аюултай яг энэ Давидтай адилхан энэ ухаан бодолтой шууд хуурагдах гэж байна. Энэ дээр тийм байгаа, тэр газар тийм байгаа. Давид тэгсэн, энэ тэгсэн хоорондоо бид нар бас мэтгэлцээ хийдэг шүү дээ. Мэтгэлцээ ингүүд энэ талаасаа тийм, тэр талаасаа тийм. Одоо 2 дугаар Самуэлийн 24 дээр нь бол ингэсэн байхгүй юу? 1-р шашилт дээр нэгсэн байхгүй. Энэ хоорондоо тоон зөрж байгаа юм. Тоон зөрж байгаагийн шалтгаан энэ минь гэдэг бүгдээр ярих баг. Айгу бол ярьж чадахгүй ч юм байна. Тоо зөрж байгаа шүү дээ. Бас нэрээр хүн амын тооллого. 7 жилийн одоо энд бол 3 жил гарч байгаа бол нөгөө Самуэль дээр болохоор 7 жилийн үсгэлэн гэж гарч байгаа. Ингээл мэдгүй юм гарч ирж л байгаа байхгүй юу? Яг үнэндээ. Гэхдээ яг энийг бурхан тэр гамшигуудыг товчилдог гэдэг утгаар бол Библи эрдэмтэд тайлбарсан байна. Ингээ яг бид нар тайлбар олчиж болж байгаа. Гэхдээ яг амьдрал дээр юу болдгоо гэхэлээ. Би махбодын зовлон бас Йов шиг итлээгүй юм Давид. Хуурдагдаг. Гэхдээ юунд баригдсан гэхээр өөрийнхөө хүсэлтэд баригдсан. Өөрийгөө хэн болцсон бурхан яаж надад ямар амжилтыг өгсөн гэдгийг харахыг өөрөө хүссэн байгаа байхгүй. Тэр нь бүр маш хүчтэй уруу татагдсан байна. Өөрийнхөө хүчинд найдах гэсэн үг. Өөрийнхөө хүчийг зузаатгаж ямар уснаа харах гэж байгаа гэсэн үг. Бид нар Библийн мэдээ мэтгэлцэх хэмжээнд хүрсэн ч заримдаа сэтгэл хөдлөлөд эзний төлөө бүр үхмээр санагдаж уйлж байж магадгүй. Магадгүй сүнсээр зарим том мэдрэмжүүдийг авч хэлмэлээр ярьж ич магадгүй. Харин Бурхныг хайрлаад өөрт нь ашиггүй ч гэсэн Бурхны хүслийг, Бурхны хүсэл сонирхлыг биелүүлэхийн тулд түүнд тийм захирагдахгүй бол бидний юм сүнсний гим нүглүүдэд унах боломжууд өндөр байгаа. Та одоо яг өөрөөсөө бас асууж үзээрэй. Та яг ийм гим нүглүүдэд унж байна уу, унсан уу, унах гад байж гин үү гэдэг асуултыг өөрөөсөө тавиарай. Харин Бурхны яг үгээр бидний зүрх сэтгэл хөдлөгдөж байгаа бол бас Бурхны тэр ариун хүсэл эрмэлзэл, Бурхны хүсэл сонирхлоор дүүрж байгаа бол бидний сэтгэл хөдлөж гисэн ариун сэтгэл хөдлөл байх болно. Бардам биш. Амаараа бид нар гоё бардам биш юм шиг ярьдаг боловч зүрх сэтгэл маань тэ Бурхнаас хол бардам байх боломжтой гэдгийг бид нар өөрсдөө ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Бурхны үгийг зөрчин байж өөрийн хүслээр итгэдэггүй хүнтэй гэрэлсэн хүмүүс хичнээн байдгүй манай цуглаанд. Танаас цуглаанд. Би бол цуглаан болгонд доор иж нэг байгаа гэж бодож байна. Би өөрөө бас пастор хүний хувьд бол ийм хүмүүстэй уулзж ирсэн, зөвлөгөөч өгч ирсэн. Маш тодорхой хэлээд байхад болохгүй гэж хэлээд байхад үгүй тэр хүн чинь дараа нь итгэж болчих шүү дээ гэж. Урдаас зүтгэж ирсэн хүмүүс зөндөл байсан. Та нарын дунд гэсэн байгаа. Энэ хэнийг эсэргүүцэж байгаа гэхээр пастор биш байхгүй. Эсвэл чуулганы хэлсэн бичээсийгч биш. Бурхнаа л эсэргүүцэж байгаа гэсэн. Энэ бол сүнсний бардамнал болохоос биш. Хүн ойлгохгүй талаарч биш. Дараа нь итгэж болохгүй талаар тэр хүн
гэрлэх гэж байгаа насан туршдаа гэрлэх гэж байгаа хүнээ ирээдүйд нөгөө хүн бурханд итгэнэ гэдгийг бурхан юм уу яаж мэдчих вэ? Анхнаасаа тодорхой итгэж хүнтэй биш хүнтэй битгий гэрлэгээ хэлсэн байхад бурхныг санаатаар зөрчин байж гэрлэхэд яаж дараа нь том асуудал үр дагаврыг нь те өстой бурхан надад туссангүй гэж хэлэх. Би одоо ч гэсэн бас л яг өөрийнхөө бас чуулган байсан зарим хүмүүсийн амьдралаас харахад одоо ч гэсэн яг тэр үр дагаврын намсаа явж байгаа хүн харагдж л байна. Нөхрөн зодоод байж байгаа. Сал хийлгэл байж байгаа юм бол байж л. Тэгээ өөрөө ч цуглаанд явахгүй болсон. Энэ бол ганцхан бидний цуглаанд биш, дэлхийд даяар бас байх. Хүсэл сонирхлоо бид нар Бурханаас бие даасан байдлаар сонгож шийдэх үед Бурханы юу хүсэж байгааг биш, харин би өөрөө юуг чухал гэж үзэж байгаа, хүмүүс юуг илүү сонирхож байгаа, юу нь илүү ашигтай байгаа ийм прагматик хэрэглэгчийн байшрнаас бид нар чуулган болон бидний амьдрал хөтлөгдөж байгааг харж байна. Та нар харж байгаа биз тийм үү? Чуулганд харангуут ямар хөтөлбөр хэрэгжиж байна, ямар хөтөлбөр хүмүүсийн сонирхлогдтаад байна, ямар хөтөлбөр байвал хүмүүс ирэхээр байна, ямар цуглааны магтаалын багтаа байж хүмүүстэй энд сэтгэл нь хөдлөж энэ тэр хүчийг олох гэж тийм үү? Ийм зүйл рүү анхаарч байгаа. Энийг би муу гэж хэлээгүй. Гэхдээ Бурханыхаа хүслийг эсэргүүцсэн байж өөрийн ашгийг эсвэл хүмүүсийн сонирхлыг бид нар дагна гэдэг бол сүнсний бардам. Сүнсний гин нүгэл дунж байгаа нэг хэлбэр нь харагдаж байна. Дээрээс нь бүгдээр нэг зүйлийг анхаарцгаа. Яг өөрсөн дээр аваад үзэх юм бол Бурханаас өгсөн бэлгүүд байгаа бид нар. Сүнслэг бэлгүүд байгаа. Тэр ч гэсэн үүндээ Бурханаас учраас бидний хинч сайхж болохгүй. Хинч гэсэн би агуу номлочлоо шаардлага байхгүй. Би агуу хичээл заачлах хэрэг алах. Би агуу багш гэж хүндлүүлэх шаардлага. Есүс уг нэг хэлсэн биз дээ. Та нар битгий бие бинийгээ багш гэж дуудаад байгаа ч. Тэр агуу ганц багш чинь би байж дээ гэсэн. Энийг яг бие бинийгээ битгий хүнддэг гэдэг утгаар хэлээгүй л дээ. Би тэрийг аягуулсаа ойлгож байгаа шүү заяа. Гэхдээ худлаа бие бинийгээ битгий дуудаач гэсэн. Та нар намайг хүндэтгэж яг хин нэгнэр минь дамжуул миний зарц, миний зүрх сэтгэлийн дагуу, миний хүслийн дагуу амьдраад ямар ч хүсэлд нь бүрэн өөрийгөө тавьж өгж байгаа тэр хүнийг надаар дамжуулаад хийсэн ажлын хартаа Есүс багш минь, эзэн минь, аврагч минь та энэ хүнээр дамжуулаад хийсэн зүйл баярлалаа гэсэн тийм зүрх сэтгэл хандлагаар хандаач гэдэг утгаар хэлсэн гэж би ойлгож байна. Гэтэл бид нар аюул амархан ер нь манай ээжийн багш байсан одоо та нар зарим нь мэдж авах мэдэхгүй баг. Яг энэ талаар нэг сургаал дээр дурдаад өнгөрч ирсэн байхгүй. Би тэгээд дотроо бас бодож л байсан. Нэрээ тийм шүү дээ. Яг энэ талаар ярьжсэн байхгүй. Бид нар ингээд би багш хүн гэхдээ ингээд дандаа багшаа гэж дуудуулаад тахлаар бас заримдаа хэцүү санагддаг гэсэн юм утгатай байсан. Тэнгүүт би тэр үед дөнгөж дагалдан багшаас гараад дөнгөж шинэ багш байсан л да. Бас дотроо бодож л байсан шүү. Айгүй том анхааруул байгаа байхгүй. За би яг библийн сургуулийн хөвцөлтэй ярьлаа. Та бид нар чинь цуглаан дээр бол бас нэг уншинтай бас нэг пастрын ихнэр жижигүүлийн ахлагч юу байдаг лээ. Зөвхөн голдуу тийм хүмүүс ирж байгаа шүү дээ. Та энд хэр их тасч байна одоо. Тэгэл тэгж хэлэхгүй бол багшаа гэж дуудахгүй бол эвгүй болж байна уу? Эвгүй болж бол энэ яг нөгөө сүнсний бардамнал ер нь таныг зулгааж явах магадлал өндөр шүү. Миний ч гэсэн пастора гэж хэлэх багт шинэ пастор ах үед эхний 5-10 жилд бол эвгүй оргоод танаа пастор гэж дуудсан гэж эсвэл байж л байсан. За тэгээд яриул их юм байгаа ч гэсэн ингээд дүгнээ дуусгая. Бардамлын үр дагавар хэрвээ бид нар дээр ирэхгүй байгаа бол аюулт. Яагаад гэвэл энэ бардамлын үр дагавар зайлшгүй ийм их аимшигтайгаар ирсэнтэй адилхан бидний амьдрал дээр ирдэг гэдгийг бид нар бодох ёстой. Бидний дотор оршин нутгалж байгаа ариун сүнс бол энэ талаар байнга бид нартай тулж ажиллаж байгаа гэдгийг бодох ёстой шүү. Ер нь энэ нэг ялалтын нэг нууц бол бидний дотор оршин байгаа ариун сүнс Филиппо номын 2:12-оос 13-ыг уншаад бүгдээрээ дуусгая гэж бодож байна. Энд Бурхан бидний дотор тэр сайныг хүсүүлж үйлдвэрлэхийн тулд өөрөө ажиллаж идэг талаар ярьсан байна. Өөрөө ажиллана гэдэг маань ариун сүнс одоо бидний дотор оршиж байгаа учраас ажиллаж байгаа гэж ойлгож байна.
За бүгдөө энэ ишлэгийг уншаад дуусгая. Филиппо 2:12-13. За энийг хамтдаа уншия. Өөрсөндөө зориулж уншия. Филиппо 2:12-13. За 1-2-3. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш харин идэггүй байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрлэр гүйцээ. Учир нь өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан өөрөө юм аа гэсэн. Энд онцгойлоод бидний хүсэл сонирхол, бидний хүсэл эрмэлзлийг ариун сүнс Бурхан өөрийнхөө сайн тааллын төлөө бидний дотор тийм сайн зүйлийг хүсүүлдэг, бас үйлдүүлдэг гэдэг утгаар хэлсэн байна. Ажилдаг гэж хэлсэн байна. Бид нар зүгээр хүсэх нь бас хангалттай биш. Хүсээ тэрнийг үйлдэхийн тулд биднээс итгэл шаарддаг, биднээс эрсдэл шаарддаг, биднэрт ямар ч ашиггүй байдаг. Би танд энэнийг түлхэр үгүй. Танд биднэрт ашиггүй байдаг. Яг хүний нүдээр харах юм. Та өнөөдөр тийм ашигтай амьдралаар амьдарч байгаа гэж юу итгэдэггүй хүний нүдээр харвал биднэрт ашигтай байгаа. Үн чудраг амьдарч байгаагийн хувьд эзэндээ зүтгэд амьдарч байгаад бид нар хоосон хонохгүй байгаа. Бас олон зүйлийг эзэн өрөөж гисэн байна. Гэтэл тэргээрээ бид нар итгэдэггүй хүмүүс сайрах юм гэж юу? Тэрийг маань итгэдэггүй хүн харж үнэхээр энэ хүн өрөөгчлөө гэж хэлэх юм гэж юу? Тэр байгаа л учраас бид нар ашигтай хүмүүс юм гэж юу? Гэдэг асуулт байна. Бид нар баг л энэ тал руугаа нэлээд хэлбийдэг юм шиг те. Би цуглаанд яваад одоо тийм юмтай болсон ингэсэн тэгсэн гэдэг. Би цуглаанд яваад одоо арх тамхинасаа салсан бүгд л ашигтай зүйл. Гэхдээ нарийн хариул итгэдэггүй хүн чинийг хичээгээд гарсан тохиол зөндөө л байна. Тамхинасаа архинасаа гарч ус бас байж л байна. Би ямар сайндаа цуглааны зарим хүнд тэгж хэлдэг. Бүр ингээ хэрэглэгчийн байр сууриас сандаад байна. Та үнэхээр яг Есүст итгэж аврагдах энэ зүрх сэтгэл сонирхол үнэхээр байхгүй бол та заавал тэг хэрэгцээнийхээ төлөө сайхан амьдрахын тулд Есүст итгэх гээд хэрэггүй. Та зүгээр итгэхгүй байсан ч та хичээгээ сайхан амьдрал боломж байгаа гэж. Би дандаа ингэж ярьдгүй л дээ зарим онцгой тохиол. 10 жил 20 жил болчоод ингээ явж байгаа бол ингэж хэлэх нь баг зөв юм шиг. За ингээд эцэст нь сануулж хэлэх бол Бурханаас өгсөн биднэрт бэлэг байгаа, амжилтууд байгаа, ухаарлууд байгаа. Заримдаа сайхан амралт өгдөг. Яг тэрний чинь дараа чөтгөр таныг турхирах магадлал маш өндөр шүү. Ер нь юм туршлагаар маш их харагддаг. Есүс ч гэсэн усан баптизм хийлгэсний яг дараа л яаж ингэнгүүт эцэг энэ бол миний таалан сойрхдаг гэж хэлсний дараа л хоёр зүйл болж байгаа юм. Сүнсээр ариун сүнсээр удирдуулаад чөтгөр сойрхохоор цөл рүү явлаа гэж. Бурхан ч оролцож байгаа, чөтгөр ч оролцож байгаа. Тэгэхээр та бид нар үргэлж бэлэн байх. Энэ үгийг бас онцгой. Бэлэн байцгаая. Жижиг сайжиг бүх юм дээр өдөр болгон бэлэн байх. Зүр сэтгэлдээ бардамнах тэр уруу татлыг хичээл дээрээ сууж явтаач та, гэртээ байж явтаач та бид нар байнгын болгоомжтой байж ах. Ийм дадлд суралцсан бол бид нар том уруу татлаг ирсэн ч гэсэн тийм амархан унахгүй бэлэн байх боломжтой. Харамсалтай нь бид нар даан чин гэмийг тоодгоо. Яатсан. Яагаад гэвэл нүдэнд харагдахгүй бодиттой биш. Зүрх сэтгэлээр харагддаг. Ийм гэмүүд. Тэгэхээр Бурхны ариун сүнс таны дотор олж байгаа бол та яг энэ гмийн эсрэг явж та даруугаар бүх зүйлээ бүрэн эзэнд зориулах сэтгэлээр Бурхны үгийн дагуу ариун сүнсний өгсөн хүсэл эрмэлзэл сонирхлоор амьдраасаа гэж эзний нэрээр хүсэж байна. Хамтдаа зэлбэр. Эзэн минь танд баярлалаа. Тэгээд энэ биднэрт дахин сануулж ойлгуулж өгсөн нэгүслийн төлөө танд талархаж байна. Харин бид үнэндээ заримдаа ийм сүнсний гэм нүглүүдийг ойлгохгүй, бардан байгаа ч мэдэхгүй, зөрүүд хөшүүн сэтгэлтэй болсон, мэс чанараа бозорлуулсан ийм өдрүүд байдаг. Бурхан минь тантай бид эвтэй найртай, таны хүүгийн цусаар эвлэрсэн энэ амьдралаа өдөр болгон сахиж амьдрахыг хүсэж байна.
ариун сүнс урах минь та биднийг өргөдөн өршөөж таны гомдоох юм гэмүүдээс биднийг хол байлгаж өгөөч. Эзэн минь бурхан минь тэгээ бидний хэлж ярьж байгаа нь бас бидний амьдрал байж бид нар зүрх сэтгэлээ танаар шалгуулж эзэн таны хүслийг биелүүлэгч байхыг хүсэж байна. Тэгээ бидний дотор энэ бүгдийг хийх хүчийг олгогч эзэн Есүс Христээр бид энэ бүгдийг хийж чаднаа гэж энэ итгэлийн дагуу таны нэрээр залбирч байна. Амен.